заяа. Тэр юм би хамгийн сүүлд зохиолчдоо таамаг болоод өгсөн юм яа. За. Organic capsule. Kanske inte på. Ja, så gott och värt det är inte bara. Stopp. Sesame. Ер нь их гоё шийдэл одоо дэлхийд дээр цааш нь бэлгээж явах гэхэд та нарын Монгол айгүй хэрэгтэй ашиглаж. Жишээлбэл Монгол маань нөгөө одоо чинь нөгөө агаараа богдох гэх түрүү нөгөө агаарын нөгөө air sensor гэдэг юм явж байна. Тэрийг жишээлбэл гэр дотор заяа. 100 дээрээ гэр дотор ороод танах дээр ингээд толиндоо хардаг байх юм бол хүн хамаагүй юу таа жишээлбэл. Ингээд та нар шийдвүүдээ гээд улам сайжруулаад холиод нийлээд яваад байгаа юм байна. Баярлалаа. Аса. Байгууллагынхаа юу компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулад ажилтаа явж байгаа байна. Та нар зах зээл дээр ямар ч нотлохоо авсан явж байгаа байна. Ихтэй цаашдаа юу зах зээлийнхаа нэвтрүүлгийн талаар тоо баримтуудаа сайн дуртай. Хэд явж байгаа, хаашаа явж байгаа, дараа нь одоо аль нутг руу явах юм гэж байна. Ямар хэмжиж гарч байна, ямар нөгөө агаарын бохирдлоос хэмжиж гарч байна. За тэгээд нөгөө нэг юуны зорилготойгоор зарим нэг чи мэдээж магадгүй манай байгууллага бүү ах мэдгүйгээр манай байгууллага гэхээр Startup Монгол биш. Тусдаа бидний нэг залуучуудын investment club гэж клуб байдаг Монголдо. Тэр клуб маань энэ багт дээр үед хөрөнгө оруулсан шүү. За зүгээр та одоо хэлж байгаа шүү. Тэгээд энэ шийдвэрт ерөөсөө нөлөө болоогүй бид нар чимээгөө зогсож байгаад харсан шүү. За. Манай араа хэлсэн юм та. Wall Garden. Юу гэж чинь нэр нь? My Garden юм байна. Танах зах зээлийн шийдлэл хэд хэдэн төрлийн одоо жишээлбэл орон сууцны хувийн орон сууцны шинж офис шийдэл хоёруудаа халдвар ярихдаа нөгөө зах зээлийн судалгааг сайн хийгээд шийдлүүд нь заавал ажлын хэлбэртэй байх албагүй шүү дээ. Хэрэгцээнийхээ хэмжээгээс шалтгаалаад. За амжилт хүсье. Ясаж нөгөө одоо капсул маркеттэй холбоотой хаана бас холбогдож ярих хэрэгтэй байх шүү дээ бас. Тэгээд за баярлалаа. Power Solutions. Бахтамо. Яг санааны хувьд бол
инновац талаас дэлхийн хувьд бол цааш нь биш боловч яг Монголын хувьд тийм ээ эрүүл хэрэгцээ эрчим хүчний асуудлыг шийдэхийн хувьд бол танах амар том шийдэл болох шүү. Тэрэн дээр л одоо ялангуяа орон нутаг дунд шилжих одоо дунд хэмжээний жижиг сумын төвүүд ч юм уу тэр газруудыг танаа шийдэх зөв хийх нь маш баяр хүргэе. Амжилт хүсье. За өшөө хоёр компани байна. Яг уу. Гурван юм уу? Үгүй хоёр. Маш их боломжтой. Тавтар би амар алдаа гаргацсан. Үгүй байна. Хоёр. Тавыг дуусчих үстэй. Авааштай. Capsule My Garden Sesame Asage тавыг дөрвийг дуудсан юм уу? Power Solution сая дуудсан шүү дээ. Тав биш дээ. Арайч зөнчөөгөө. Mega Boost. Танаа ер нь жоохон шунхаа биш юмудууд авч ирээ айл ялцдаг гэдэг. 2-3 удаа гарна. Танаа биш үү? Нөгөө таасаа аюу гоё ингээд бордоо болгоод тэрийг нэг органик хавсан тэгээд тэрийг нөгөө биений кофе хийсэн тэгээд тэгэж шийдэж байна. За амжилт хүсье баяр хүргэе. За тэгээд амжилт хүсье. Ada algo ahí, no 이게 맞고요. Анда гоё хүмүүстэй танилцуулж байна. Дандаа алдчихдаг байхгүй. За хамгийн сүүлийн баг зарлахаас өмнө ийм юм байна. Ийм зүгээр зарна. Түрүүний би нэг нээсэн үгээрээ ингээ хаач юу гэхээр шалгараагүй нэрс чинь дуудагдаагүй компаниуд бол та нарын хувьд бол дөнгөж эхэллээ гэдгээ давтаж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр одоо pre-accelerator-д орж ийн үү, орохгүй байна уу? Бас үл шалтгаалаад стартап Монголд ямар нэгэн хэмжээгээр хамтраад ажиллах боломжууд бол нөгөө хаалга үүд цонх бүгдээр нээлттэй байгаа шүү. Тэрэн дээр бол та нар хизээч тэр замыг хэсэг мартаараа заавал эргэж бидэртээ уулзаад ерөнхийдөө яаж цаашаа баяжуулж болох бидэрт юу дутагдж байна, ямар сургалт авах уу тийм үү? Болохгүй бол ганцаарчлаа. Яагаад гэвэл Окогийн дөрөв энэ тэмцээнийг нээж хэлэхэд хэлснийг чухал үг байгаа шүү дээ. Энэ жилээс ахуулаад стартап Mongolia өөрийнхөө шугамар дамжуулж хөрөнгө оруулалтанд нөлөөлөх боломж гарах юм аа. Бид нар өөрсдөө хөрөнгө оруулагчтай тусгай холбоотой яг ажиллахаар энэ замд бол эхэлж байгаа. Тэр боломжийг та нар өнөөдөр за би энэ жигсаалтанд ороогүй юм байна гэж болох уу? Цаашаа явах уу? Ерөнхийдөө суусан газраас шороо атгаж босох уу? Миний амьдралдаа баримтдаг ганцхан зарчим байдаг. Ганцхан зарчмыг одоо та нарын насанд бийс болсон. Юу гэхээр хизээч битгий бууж. Юу ч болсон. Тэр утгаараа та нар бүгдээрээ энэ нэр орсон ороогүй хамаагүй тэгээ цаашаа тэрийг хэлэхэд яваад. Гоо чи танилцж чадахгүй гэдэг биш дараа нь бацсан. За хамгийн сүүлийн баг Сингапур 8 сард бид нар Монголын үнэхээр Монгол стартапуудыг сонсч байна. Анхудаага зөвхөн монголчуудад зориулсан хөрөнгө оруулагчдын өмнөх демо дэйг бид нар
Сингапурт Монголын элчин сайттай хамтарч зохион байгуулж байгаа. Одоо хинт ч илээг байсан юм та хэдэ задлж шүү. За яа. Нэмэлт болон хэрвээ үнэхээр бид нар чадна. Тэнцээ нэг Facebook төрөнг оруулалт хийсэн би нэрийг одоо ёстой хэлэхгүй. Нэг тэр бомтон өөрөө суун. Тэрнээс гадна олон улсын баахан венчур сангийнхан суугч байгаа. Зөвхөн Монгол стартапуудыг сонсох гэж. Тэгэхээр хэрвээ үнэхээр та хэд хүсэж байгаа, үнэхээр чадна гэж байгаа бол бид нартай холбоотой байгаарай. За. Сүүлийн баг. Сингапур Монголын элчин сайтын яамтай зохион байгуулж байгаа стартап Монголын үйл ажиллагаа нь гадаадд суугаа Монголын элчин сайтын яамтай зохион байгуулах үйл ажиллагааны анхных нь 2 дахь 3 дахь тань үгүй ярьж байгаа. Одоо гэнэ үү те? Ой, одоо хогоо цэвэрлээрээ. Одоо энийг жамдаа та хэд худлаа танихгүй юм шиг гараа явчихна. Би нэг концепт хэлээрээ. Одоо жишээлбэл яг миний одооний секундын үнц нь амар байгаа. Би одоо ингээд энэ айцуулаад юу маа юу хийх байх ингээд явал айгүй хүн хайчих. Ха? За. За нэг баахан шиг л байгаа штэ. Төрөчийн энэ 7 баг маань нөгөө free acceleration-ыг баахан жагсаалт юм тийм үү? Тэр дотор нэг буюу энэ tech gear гэж founders space дээр байдаг. Тинчээ 3 баг янз янзын хөнгөлөлт болон үнэгүй офслох эрхийг өгч байгаа. Тэгэхээр IT баг. Вау. За тэгэхээр хам хийж байгаа манай байгууллага саяхан шилбэний болсон. Одоо өөрөөр хэлбэл мэдээллийн технологи зориулсан Монголын анхны шилбэний парк болсон. За тэгээд шилбэний паркт маань үүсгэн байгуулагчдын технологийн гэр гэсэн санаатай Tech Gear гэдэг Founders Space-ийг нээгээд удааг байгаа. Өнөөдөр оролцож байгаа стартапын цоглог гарааны бизнесийн залуучууд бид нар паркийнхаа зүгээс цогцолшуулт билгийг бэлдсэн байгаа. За тэгэхээр энэ нь хамгийн ихнийх нь эхийн бичгийг гадуулчих. Organic Capsule багт Tech Gear Founders Space-ээр 50% хэмжээтэй үйлчлүүлэх эхийн бичиг байна. My garden was нэг сар өнгөрч байна. За дараагийн баг байна. Энэ багт бол одоо энэ шагналын хамгийн урт хугацаатай нэг байна. 3 сарын хугацаатай үнэхээр эдийн бичгээ шагналаа Sesame баг. Тэгээд шүүгчнэр тухайлаг төлөв үлгүү тараасан шүү. за тэгээд эндээс буухаас өмнө та нарт нэг яс нэг жижигхэн зарын чанартай болчихдог тийм. Бодлоо. Маш их. Нөгөө сүүлийн баг бодстой байна. Өөр үг хэлэх байгаад очсон дагчаа. За нэгдүгээрт түрүүн бүү ах маань автан давтаа хэлсэн. Эндээс шалгараагүй байлаа гэд
санаа бодлоо авч чадахгүй тийм. Uber 7-8 болсон. Хэдэн жилийн хугацаанд бас нэг Okod хөөсөн. Airbnb хэдэн удаа болсон, 6 удаа болсон. Гэх мэтлэн. Тэгэхээр Green Nation Challenge-ийн хамт олонтой ярилцж байгаа. Би нөгөө талдаа залуу зохион бүтээлчтэй ажилладаг. Тэгэхээр та нар энд бол бизнесийнхаа санаа шийдлийг шалгуулж байгаа юм. Нөгөө талдаа техникийнхаа боломжтой боломжгүй мэдэж авах юм уу? Яг техник инженерүүдээс зөвлөгөө авах боломжийг залуу зохион бүтээгч оролцох боломжоор хангаж байгаа. Түрүүн Око хэмтэн дурдсан би дахиад дурж байна. Мартчул хаяад баяр хөөртэй улбаад гараа явчихдаг. Мартчул бичлэгэн маргааш нөгөөдөр явж байгаа учраас борд дөрөвдөх гэдэг юм байхгүй. Тэгэхээр зохион байгуулагчтай хандаад өөрсдийнхөө нэрээ холбогдох хуцтайгаа чагсаалтаа өгөх юм бол би тэнцээ бүртгэлийн албан нөгөө та нартай холбоотой та нар хуваараа тэнцээндээ оролцоод гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний олон нийтийн телевизээр 5 сарын 30 хүртэл гарсан гэдгээр өөрсдийнхөө санаа шийдэл болгоод өөрсдийнхөө бүтээгдэхүүнээс хурцчлах боломжийг хамт олгож байгаа. Энэ нэгдүгээр. За яг гарна. Хоёрт нь яг хуу бид нар бас энэ гарааны бизнесийг дэмжих эко системийг хөгжүүлэх чадсан яд хичээж байгаа. Паркинг зүгээс сар болгон эхний эжэнд pitch competition гэдэг одоо pitch тэмцээн, найрны тэмцээнийг сар болгон зохион байгуулж байгаа гэсэн юм шийдэл төрсэн байгаа. Өнгөрсөн 2 сар